За, хууль зүйн сайд нямдөржийг огцруулах асуудлыг хөндөж ярьж байна л да. Энэ хүний асуудлыг одоогоос 4 жилийн өмнө бас их хурлын дараагаас огцруулах асуудлыг энэ дахинд ярьж байсан юм аа. Тэгээ энэ хүн бас огцорч байсан. Албан тушаал нь зогтөггүй хүн гэж байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан юм шиг. Тэгэхээр энэ дээрээ заавал ингэж хүн хатан зурдах ямар хэрэгтэй юм бэ нямдөрж. Сая энэ гişүүд асуулт тавьсааш 17 хоног өнгөрөөд энэ асуулт хэлцэж байна. Миний ойлгосноор танаа намынхан тамд бас санал тавьсан юм шиг байна. За нямдаж одоо болдөө бол. Чи одоо бүх мууимтаа зурлалчлаа тийм үү? Өөрийнхөө нэрийг бод, намынхаа нэрийг бод, төрийнхөө нэр төрийг ч бод, ер нь нэрээд авчвал яасан юм бэ? Гэсэн саналыг танаа намын нөхчин шам тавьсан гэж би сонссон. Тэгэхээр нь өөрөө хэлэхдээ тийм байхгүй. Энэ нам сонгуульд ялагдах гэж яхад нь сонгуулиас аврах ганц юм хийж байхад та нар яхаар намайг адалж яд юм гэж хариу хэлсэн дуулцсан. Тэр нь юу вэ гэсэн чинь манай намайг ирээдэг тэтээдэг унтсан байх. Шударгаар явхад манай нам сонгуулж чадахгүй. Ганцхан бидэд үлдэж байгаа арга бол сонгуулийг лөөвөрдөх. Сонгуулийг лөөвөрд гаргах гэх юм бол сонгуулийг зохион байгуулах явцад оролцох. Тэр байгууллагад бүртгэлийн газар. Тийм учраас тэр бүртгэлийн газрын даргыг солилоо. Намдаа үнэж хүнээ томиллоо. Зохион байгуулалтын өөрчлөлт хийлээ. Дээр нь Арслан намынхны одоо санаачилсан сонгуулийг бодлоонгүй болох 7 сарын 1-нд давтагдуулахгүй тулд хийсэн гол харах хэсэл болсон ухаалаг үнэмлэхийг нь хүчингүй болголоо. Түүнийг нь ухаалаг үнэмлэхийг хүчингүй болгоод түүнийг нь лавлгаа гэж материалаар солилоо. Гарын хурхээ авдаг төхөөрөмж нь удахгүй ажиллахгүй болно. Тэр үтгээл тоолдог машин тоолохоо болоод зөвхөн төрийн албаагчаас бүрдсэн сонгуулийн хэсгийн хороо саналыг тоосноор манай нам санал ирэх юм аа. Ялт ирэх юм аа. Тийм учраас санаа надаар олдох болоо. 1. Хоёрдугаар гэх юм бол би явах юм бол миний араас та нар бүгдөө явна шүү. Эхний ээж нь засгийн газар бүгдөө явна шиг хэлсэн дуулцсан. Тэрнийх нь үр дагавар нь одоо танаа сайд нар чинь тийм үү? Бас энэ дээрээ сууж байгаа илэрхийлж юм бол бодож ил дээ. Энэ бүгдэд та юу гэж хариулах вэ? Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал. Өчтөр нэг үйл явдал боллоо. Цэцгийн хуралдаан болж улсын их хурлын сонгуулийн хууль үндсэн хууль зөрчсөн гээд шийдвэр гарсан. Түүний дагуу одоо их хурлын гишүүд бол хоёр янзаар сонгогдох болчлоо. Өнөөдөр энэ сууж байгаа 76 гишүүд бүгдөө өөрийнхөө нэрээр өөрийнхөө биеэр тойрогтой очиж олон төмнөөс олонхын саналыг авч ирээд сонгогдсоос сууж байгаа. Тэгвэл дараагийн сонгуульд бол энэ хүмүүс хоёр янзаар орж ирэх нь. 48 нь өөрийн нэрээр өөрийн биеэр очиж сонгогч төмөнтэй уулзаж тэдний саналыг авчирж орох нь 28 хүн нь намын дарга болон намын удирдлынхаа нэрээр сонгуульд орж ирэх нь. Тэгээ энийг захиас ийм шийдвэртэй болчлоо. Тэгээ энийг захиасан хүн нь Ховсгалт намын нэр нөлөөвөхийн 4 хүн гинэ. Санжийн Баяр, Хүрэлсүх, Лундаа Жандсан, Нямдөр дөрөв гэсэн шувуухай нордноор гүйж явна. Тэгэхээр энэний хариулт ямар байныг би асуух гэж байгаа. Хариулт нь ямар байна гэхээр та тийм үү? Энэ үнэн болох юм бол та жагсаалтанд орох нь, худлаа байх юм бол та тойрогтой очих нэ. Таны өөрийн сонголт ямар байгааг гэж асуух гэсэн. Гэхдээ та энэ асуудлыг нам шийднэ гэж битгий хариулаарай. Энэ дээр нэг хариулт өгөөч гэж хүсэж байна. Баярлалаа. Нямдар сайд хариул. За сүүлчинкээс нь би хариулъя. Энэ үндсэн хуулийн цэцэд янз янзын хүмүүс өргөдлөгсөн байлаа шүү дээ. Би лав өргөдлөгөөгүй. Төрөөнээр дурдсан хэдэн гишүүн өргөдлөгөөгүй. Гол дүрдгэн тоглосон юм гэхлээр инх сайхны намын ерөнхий нарийн бичгийн дарга дээр үед яриад оны дунд үеэр шинжлэл банкны захирал байсан Цогтбаяр гэдэг хүн өргөдлөгөөд ялчлаа гэж телевизээр ярилцлага өгдөл шүү дээ. Цогтгээр л. Энэ надад ямар хамаа байна жишээ нь. Надтай ингэж л юм холбодог байхгүй юу? Тий. Холбогдох юм байхгүй л дахиад. За учир нь юм. За зүгээр нэр дэвшгийн тухайд бол би одоо хүртэл шийдэ гаргаагүй байгаа. Намын удирдлагатай ч яриаггүй, хөрлөө чожоо хоёртойгоо ч яриаггүй. Намын удирдлагад юу ярьсан юм гэхлээр бид гурав хоорондоо нэг учир зүгөө олж нэгдсэн саналд хүрчгээд ганцхан өдөр гурвуулаа хамт орчоод ороод саналаа хэлчихэд гараад явчихнаа. Бид гурвын төлөө та нар санаа зовж хэрэггүй гэдгийг үгэл хэлсэн. Өөр юу ч яриаггүй. Намын дарга нар та би энэ сонгуульд нэр дэвших сэдвээр 48
28 гэдэг дээр бол өнөөдөр хүртэл гэнтэж яриаггүй явж байна. За иргэний бүртгэлийн байгууллагыг би хүлээж авсан үнэ. Одоо яг 2 сар болж байна. 2 сарын 1-нд хүлээж авсан, өнөөдөр 5 сарын 1 нийт дүнгээрээ 2 сар болж байна. Энэ хугацаанд иргэний ухаалаг үнэлэх хэвлүүлэх гэж чадлынхаа хэрээр зүтгэсэн. 2 сарын 1-нд сүүлчийн тодорхойлдог засгийн газар 27-нд ажил их хурл шийдвэр гаргахлаар нь 2 сарын 1-нд иргэний үнэлэх нь үрдэн батлагдсан тодорхойлдог бүтэн өөрчлөлт. Тэрнээс хойш хугацаанд 6 сарын 1-нд сүүлчийн 439 мянган ширхэг ирнэ гэж ясан чинь тэр нь хойштад 7 сарын 17 болчихлоо шүү дээ. Хамгийн сүү одоо бол өнөөдрийн байдлаар 460 мянган ирэх ёстойгоос бэлдэж. 250 мянган ирсэн, 210 мянган ирээгүй шүү дээ. Кенес болж гэн гэж тэр Жамалта гэдэг компаниас болж гэн. Тэр Датакарт гэдэг компаниас болж гэн. Эдгээр чинь техникийн хувьд болохгүй байна гэдэг хахад тэр Финляндийн нутагт очиж би Жамалта компаниг удирдах чадахгүй юм л да. Урагшаа Гонконг явж Датакартыг би удирдах чадахгүй юм л да. Хамгийн сүүлд ирээд явсан хүмүүс нь энэ чинь их явдалтай асуудал болсон байна. Сонгуулийн ерөнхий хорооноос авсан тэр саналын гарын хурууныг хийвдэг машин чинь их хоцрогдсон эд байна. Энээс чинь болоод програмд өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Хамгийн багаар тооцоход сараар хугацааг сунгаж өгөөч гээд тэр Жамалта юу хоёр нь Датакарт хоёр нь энэ бод группийг захидал ирүүлээд бод группийн төслийн удирдагч Төгөр Сүрэн гэдэг хүн иргэний бүртгэлийн байгууллагад ирж бичгээр саналаа хэлээд ингээд байна шүү дээ. Энд миний ямар буруу байна? Би бод группийн Төгөр Сүрэнтэй энэ иргэний бүртгэлийнтэй уулзсан. Дараа нь нацагд оржтой нь уулзсан. Хамгийн сүүлд өнгөрсөн 7 хоногт бод группийн ерөнхийлөгч мануудаа баясгалантай уулзсан. Тус үрд нь уулзсан. Энийг яах вэ гэж. Яалтчгүй энэ техникийн шалтгаанаас чинь бид ажил хожоо авснаас улчгаад хугацаанд чахчихад байна гэдгийг юм ярьж байгаа. Хэрэг дээрээ юу болчихсон юм гэхлээр машин бүтээх их амархан гэж бодоод шийдвэр гаргаад хашчихсан чинь тэр машин бүтээх чинь их хэцүү гэдэг нь шийдвэр гарсныхан дараа мэдрэгдээд болж өгөхгүй шүү дээ. 11 оны 12 сарын 23-ны өдөр бод групптэй гэрээ хийсэн. 1 сарын 16-наас 2 сарын 20-ны хооронд сая 900 мянган ширхэг бэлдэс ирэх байсан. Тэр бэлдэс чинь 7 сарын 17-наас наашгүй болчиход байна шүү дээ. За нэмээд Батөр шин нэмээд асууя. Нямдар цайд нэмээд хариулъя. Эхлээд Батөр шин нэмээд асууч. Нямдар цайдаа тэмээхэд ямаа гэсэн битээ яриад л да. Одоо би тас товч тодорхой асуулт асууя. Сонгуулийн хууль ингээд бичсэн байдлаар тодорчлоо. 28 хүн тийм үү? Намынхаа дарга нараас мандатаа үргэлжлэх нь ард түмнээс нэг ч хүний санал авахгүй 48 хүн бас сонгогчдын саналаар гарч ирэхээр болчлоо. Тэгэхээр та тийм үү? Энэ 28-ын дотор орж намын далбаан дээр нуугдаж гишүүн болох дэвшгүй. Үгүй би усынхандаа хайртай усаас урахгүй дуттай очихгүй гэдэг асуултанд хариулаад өгч би асуугаад шүү дээ. Таны өөрийн чинь санаа бодлыг асууж байна. Та одоо санаа бодлоо тодорхойлох гэж хэлэх чинь бол үнэнд үл нийцсэн. Тийм учраас та усаас дэвшгүй. Намынхаа далбаан дээр орох гэдгийг энэ олон түмний өмнө хэлээд өгөөч. За, нэмдэр. Энэ бол миний цэвэр халдшгүй дарахын эрх асуудал. Би хэнээс асуухгүйгээр шийдлээ өөрөө гаргана. Бүртгэлтэй холбоотой бүтцийн өөрчлөлт хийсэн. Сая хариулчлаа. Бүтцийн өөрчлөлт хийсэн. Бүтцийн өөрчлөлт хийсэн үнэн хамаагүй юуны салбарын дараагаар ажиллаж байсан. Даатгал компани салбарын захирлаар ажиллаж байсан. Төрд ажиллаж үзээгүй. Хамаагүй сургуульд багшилж байсан. Өөрсдийнх нь сонгуулийн ажилд явж байсан хүмүүсийг авчираад тэр нарийн төвөгт ажлуудад тавьчихсан байлээ. Тэр шин дарга нь очиад бүтцийн өөрчлөлтөө хийгээд дотроос нь 10-аас доошгүй жил энэ системд ажиллаж гарчсан хүмүүсээр аппарата бэхжүүлж байгаа. Би энийг зөв гэж бодож байгаа.
хэн нэгэн улс төрчийн гар хөл болж гүйж явж сүгэлдэн хардлаганд өрсөсний оронд цэвэр төр дотор байж байгаа хүмүүсээс нь тавиад тэр хүмүүс нь төрийн өмнө үүргээ За чуулганы хуралдаанд улсын прокурорын орлогч Бямбацагт улсын иргэний бүртгэлийн ерөнхий газрын дарга Амар Санаа нар оролцож байна. За Эрдэнэ гишүүн. За асуултаа тавина.